Дэлхийн 2 дугаар дайны үеэр тохиолдсон хамгийн нууцлаг, гайхмаар хэргийн нэг гэж тооцогддог энэ явдал 1942 оны 8 дугаар сарын 16-ны өглөө болсон юм. Америкийн нэгдсэн улсын Тэнгисийн цэргийн 2 нисгэгч Калифорнийн эрэг орчмоор энгийн нислэг хийж байх үедээ агаарын хөлгийнхөө бүхээгээс ямар ч улмөргүйгээр алга болсон байна. Агаарын хөлөг бүрэн ажиллагаатай байсаар байхад эрүүл бие, саруул ухаантай өндөр бэлтгэгдсэн цэргийн 2 хүн нислэгийн үеэр яагаад орхин явсан байж болох вэ? Энэ бол сүнстэй агаарын хөлөг хэмээх нууцлаг түүх юм. Дэлхийн 2 дугаар дайн бол түүхэнд хамгийн их баримтжуулагдсан, хамгийн олон удаа эргэн харсан дайн байж магадгүй. Гэсэн хэдий ч тухайн үед болсон олон үйл явдал одоо ч бүрэн тайлагдаагүй хэвээр байна. Зарим хүн гайхаж мэдэгч Япон болон Германы Тэнгисийн цэргийн хүчнүүд Америкийн нэгдсэн улсын их газартай ойр бүр шууд Америкийн нэгдсэн улсын эрэг дагуу халдлага үлдэж байжээ. Эдгээр нь голчлон Атлантын болон Номхон далайн эрэг дагуу явагдаж байсан Америкийн хөлөг онгоцууд руу чиглэсэн довтлохонууд байв. Дараагийн үйл явдлууд Америкийн нэгдсэн улсын 2 агаарт хөвөгч хөлгийн нисгэгчдийн хачирхалтайгаар алга болоход юу хүргэсэн бол Японы шумбагч онгоцын үйл ажиллагаа мөн л нэгэн нууцлаг хохирлыг авчирсан нь 1941 оны 12 сарын 7-ны өдөр тохиосон юм. Тэр өдөр Тэнгисийн худалдааны усан цэргийнхэн болон цэргийн алба хаагчид хэд хэдээрээ сургаггүй алга болжээ. Перл Харборын халдлага эхлэхээс 10 минутын өмнө түүнээс 1200 милийн зайд Японы нэг ангиллын шумбагч онгоц далайн мандалд гарч ирэн Америкийн нэгдсэн улсын армийн мод тээвэрлэгч SS Синтия Олсон хөлөг онгоц руу гал нээжээ. Тус хөлөг Вашингтон мужаас Хавай руу чиглэн явж байсан юм. Японы шумбагч онгоц олон 10 бууны сум галсны дараа Японы шумбагч онгоцны тавцан дээрх их буу оновчтой галссан бөгөөд түүний үр дүнд Синтия Олсон нь Японы эзэнт гүрний зүгээс живүүлэгдсэн анхны Америк хөлөг онгоц болсон юм. Японы талаас хожим үлдээсэн баримтад дурдсанаар шумбагчийн ахмад дараа нь дахин мандалд гарч ирэн аврах хантаас аврах завин дээр байсан амьд үлдсэн ба Америкчуудад хүнс хоолны нөөц өгсөн гэж тэмдэглэсэн байдаг. Ингэсэн хэдий ч Олсон хөлгийн радио холбоочин онгоцоо орхилгүйгээр эцсийн байршлаа ойролцоох хөлөг онгоц болон эргийн станцуудад амжилттай дамжуулсан ч нийт 35 багийн гишүүнээс хэн ч дахин хизээж харагдаагүй юм. Перл Харборын арал дахь халдлага эхлэхээс өмнө Японы шумбагч онгоцнууд аль хэдийн Америкийн эргийн ойролцоо стратегийн байршлуулад байсан бөгөөд энэ нь тэдний халдлагыг илүү үр дүнтэй гинтийн болгосон байна. Перл Харборын довтлооны үеэр Японы шумбагч онгоцуудыг арлын бомбын гарцад байршуулсан нь гарч зүгтхийг оролцсон Америк хөлөг онгоцуудыг сөнөөх зорилготой байв. Халдлагаас 3 өдрийн дараа Японы ашиглах боломжтой 12 шумбагч онгоцоос 9-т нь шин тушаал өгөгдсөн байна. Их газарт буцаж яваа Америкийн нэг онгоц тээвэрлэгчийг мөрдөж мөшгөж сөнөөх үүрэг хүлээлгэн өгөв. Энэхүү тактик нь Америкийн нэгдсэн улсын Тэнгисийн цэргийн хүчийг сулруулах, стратегийн хариу үйлдэл үзүүлэх чадварыг нь хязгаарлах зорилготой өргөн хүрээний төлөвлөгөөний нэг хэсэг байв. Дараа нь тэд стратегийн довтлох цэгүүд бомбын гарцууд болон Америкийн нэгдсэн улсын эргийн дагуух тээвэрлэх гол замууд руу шилжин байрлах ёстой байв. 12 дугаар сарын 18-наас 24-ний хооронд дараагийн 7 хоногт Америкчууд Калифорни эргийн ойролцоо Америкийн нэгдсэн улсын худалдааны хөлөг онгоцнуудад Японы хэд хэдэн довтлогоог харсан байна. Шумбагч онгоцнууд тухайн байршилдаа эргэлдэн эргийн дагуу 2 дугаар сарын сүүлчийн 7 хоног хүртэл байсан байна. Энэ хугацаанд дор хаяж 6 орчим Америкийн худалдаа болон ачаа тээвэрлэх хөлөг онгоцууд руу довтолж тэдгээрийн зарим багийн гишүүд ам үрэгдэж хөлгөө орхин зүгтах тохиолдлууд гарсан байна. Японууд эхэндээ Америкийн эргийн хотуудыг бөмбөгтөхөөр төлөвлөж байсан ч шумбагч онгоцны командлагчид Америкчуудын шумбагчдын эсрэг улам бүр наривчлалтай хариу арга хэмжээ авахаас эмээсэн тул зөвхөн ганц газрыг хөрсөн дээрх зорилт руу довтлохоор шийджээ. Лос Анжелес хотоос баруун хойд зүгт ойролцоогоор 80 миль зайд Сант-Барбара орчмоор байрлах Элвуд тос боловсруулах үйлдвэр нь Японуудын цорын ганц газар дээрх довтлох зорилт байв.
Тухайн үед үл мэдэгдэх эргэлзээтэй дайнтай үед олон Америкчууд их газрын халдлагад айж байсан тул Америкийн нэгдсэн улсын Тэнгисийн цэрэг Конгресст тогтмол үүрэг гүйцэтгэх зорилттой агаар дээгүүр хөнгөн хөөрдөг хөтлөгч хөлгийн хөтөлбөрийг хөгжүүлэх саналыг тавьсан юм. Дайсны шумбагч онгоцнуудтай тэмцэх зорилготой эрг орчмын болон бомбуудыг хамгаалах, шумбагчдыг илрүүлэх, үүрэгтэйгээр 2 ширхэг Марк 17 гүн бөмбөг болон 30 калибрийн буутай агаарын хөлгүүд байв. Эдгээр хөөрдөг хөлгүүд нь Японы шумбагчдыг живүүлэх бүрэн чадамжтай байсан юм. 1942 оны 8 дугаар сард Калифорни иргэний дагуу ийм төрлийн агаарын хяналт эргүүлүүд энгийн үзэгдэл болжээ. Гэхдээ 8 дугаар сарын 16-ны өглөөний үд дунд ганц нэгэн сэлэгч усаар орох гэж бэлтгэж байх үедээ өглөөний манан айжмаар тарж нэгэн агаарын хөлөг усны гадаргуу дээр аюултай нам өндрөөр түүний байрлалыг чиглэн нисэж байгааг хараад ихэд гайхаж түргэн хөдөлж чадалгүй зайд гарсан юм. Нисэх төхөөрөмжийн 2 гүн бөмбөгнөөс нэг нь мөргөлдөхөд унаж салсан байна. Энэ бөмбөг нь унаж жингүү болсноор агаарын хөлөг өндрөөр хөөрч алга болж нисэн одсон юм. Мянган гэрчүүд энэ эвдэрсэн агаарын хөлөг өнхрөн наалж хяналтаас гарахыг харсан билээ. Гисэн хэдий ч Гэлиумхийн уут нь аажмаар гоожиж Сан Францискогийн хойд хойг дээгүүр удаан хугацаагаар нисснээр хэд хэдэн дээвэр болон цахилгаан утсыг шүргэн өнгөрч эцэстээ Дейли хотын хойд зүүн захад зам дээр газарцсан юм. Галс хөнөөгчд цагдаа нар хурдан ирж оршин суугчид болон сониуч үзэгчтэй нэгдэв. Тэд шууд хайлт ихлүүлсэн ч байцаагчдын гайхшруулсан зүйл бол бэлэмт хөлөг онгоцны багийн гишүүд нь алга болсон байлаа. Дүгжээтэй хаалгын онгойлгон чанга яригчид холбогдсон микрофон нээлттэй хаалганы амнаас унжиж байхыг тэд харсан юм. Амьд үлдэх зав болон 3 ослын шүүхэр нь багийн бүхээгт өлгөөтэй хിവэрэл байлаа. Энэ бүхнээс үзэхэд нисгэгчид өөрсдийн аюулгүй байдлын хэрэгслүүрийг орхин нисэх төхөөрөмжөөс ямар нэгэн хачирхалтай байдлаар гарсан нь сонирн байв. Love 9 гэж дугаарлагдсан агаарын хөлөг нь тухайн өглөө 6 цагаас хойш ойролцоох Тэнгисийн бааз болох Treasure Island-ээс хөөрсөн байв. 27 настай дислэгч Эрнест Коуди болон 32 настай Чарльз Адамс хоёр жолоодож байлаа. Хоёул өндөр ур чадвартай нисгэгчид гэж тооцогддог байсан. Нисгэгчдийн эхний 1 цаг хагас нь ямар ч асуудалгүй өнгөрч тэд Golden Gate гүүрийг давж байлаа. Далайн эргээс 30 миль зайд орших жижиг паралон арал руу чиглэн ниссэн юм. 7 цаг 38 минутын үед арлуудаас 4 миль зайд байх үедээ тэд өөрсдийн байршлаа радио холбоогоор дамжуулан мэдээлжээ. Хэд хэдэн минутын дараа Японы шумбагч онгоцны үйл ажиллагааны боломжит шинж тэмдэг болох с ижигтэй тосны гөлгөр гадаргуу харсан тул тэд төв рүүгээ энэ талаар мэдээлж үүнийг судлах зорилгоор доош буухаа мэдгдсэн юм. Энэ нь хоёр нисгэгчдийн айл альнаас нь эцсийн удаа сонссон мэдээлэл байлаа. Хоёр хөлөг онгоцны багийн гишүүд далаад хөвж байхдаа тосны гөлгөр гадаргуу илэрсэн газарт ойролцоо байсан ачааны хөлөг онгоц SS Альберт Галлатин болон загас агнуурын зав Дейси Грейнаар эргэн тойронд болсон явдлын гэрчийн мэдүүлгийг өгөв. Энэ нь Коди болон Адамс нарын радио холбоо тасарсан үед болж байв. Тухайн үед Love 9 нисгэгчид алга болж ямар ч тайлбаргүйгээр холбоо тасарсан байлаа. 7 цаг 42 минутад нисгэгчид тосны гөлгөр гадаргууг шалгахдаа радио холбоогоор мэдгдсэн юм. Хөлөг онгоцнууд нисэх төхөөрөмжөөс утаа гарч мөн усан дээр бууж байсныг харсан байна. Эдгээр төхөөг нисгэгчид сонирхол татсан газрыг жишээлбэл дайсны шумбагч онгоц байрлаж болох газрыг тэмдэглэх зорилгоор ашиглаж байсан бөгөөд ингэснээр Америкийн цэргийн хүчнүүд тэр газрыг чиглэн довтлох байв. Галатын хөлгийн баг шууд дохио өгч давцсан дээрх буунуудаа бэлэн болгож шумбагч онгоц байж магадгүй гэдэгт бэлэн байж хөлгөө тэр газар орчмоос хурдан холдуулсан юм. Харин Дейзи Грей загас агнуурын зав энэхүү газарт илүү ойрхон байсан бөгөөд тус завны 2 дугаар ахлагч агаарын бөмбөлөгт 2 нисгэгчийг дотор сууж байгааг мөн тэдний өсний өнгийг нь хүртэл ялгах боломжтой байжээ. Тэд шууд л загасны тороо татаж игсэн агаарын хөлөг онгоц руу цөмийн бөмбөг унгаах магадaltaй гэж бэлтгэгдэж байсантай холбоотой. Гэсэн хэдий ч бөмбөг унаагүй бөгөөд Билемтийг ажиглан зогсож байх үедээ Дейзи Грей хөлгийн багийнх нь нисэх төхөөрөмжөөс ямар нэгэн зүйл унсан юмгүй гэдгийг анзаарав.
Эхний 2 утаа дохиогоос гадна тэд 1 цаг гаруй хугацаанд имэж сандарсан байдалтай ажиглаж байлаа. Зарим нь дурангаар харж агарын бөмбөлөг усны гадаргуйгаас 200-аас 300 футын өндрөөр эргэлдэж байсныг харсан юм. Нэг үеэр агарын хөлөг давалгаанаас 30 футын доогуур буусан нь багийнхан нь илүү ойроос харахыг хүссэн мэт байв. СС Галатын хөлгийн багийнхан агарын бөмбөлөг усны гадаргуй дээр сууж байгаа мэт харагдсан гэж хэлжээ. Хүнд жингээ унгааж Сан Франциско руу буцсан юм. Агарын бөмбөлөг Калифорнийн эргийн дагуу тогтмол эргүүл хийдэг байсан тул түүнийг харж байсан хинч Лос Анжелесийн хөдөлгөөн нь ердийн бус гэж бодоогүй билээ. Гэхдээ тэр мөчөд магадгүй Ковди болон Адамс хоёрын сүүлчийн удаа амьд байгааг нь харсан байж болох юм. Ямар нэг шалтгаанаар нисгэгчид радио холбоогоо даслан орхижээ. Тэдний удаан хугацаагаар алга болсон нь бааз дээр нь санааг нь зовоож эхлэв. Агарын хөлөг тосны гөлгөр гадаргуйтай газраас хөдөлж бөөг ажиглах үед тухайн үед байсан бүх нисэх онгоцнууд с ижигтэй асуудалтай. Агарын хөлөг байж болцсошгүй тул анхааралтай байхыг мэдэгдэж ямар нэгэн үзэгдлийг даруй мэдээлэхийг тушаажээ. Мөн Кингфишер усан онгоцыг агарын хөлөг хайж олох үүрэгтэйгээр илгээсэн байна. Гэвч Лов 9-ийн дараагийн хөлгүүд болон түүний дараах мэдэгдсэн мэдээллүүд нь маш бодлонтой, ойлгомжгүй байв. Энэ нь уг үйл явдлын үнэхээр төөрөгдмөл шинж чанартай холбоотой эсвэл сүүлийн 80 жилийн хугацаанд олон удаа яригдж өөрчлөгдсөний үр дүн байж болзошгүй юм. Үнэхээр олон нийтийн хүртэл болсон мэдээлэл нь бас энэ нууцуудыг бүрдүүлэхэд нөлөөсөн гэж үздэг. Агарын хөлөгний тосны гөлгөр гадаргуй дээр саатаж байхдаа буусан байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм. Гэсэн хэдий ч энэ хид хідэн шалтгааны улмаас боломжгүй мэт санагдж байна. Тухайлбал агарын хөлөг удирдлагатайгаар нисч байсан ба харсан хүмүүс нь дотор нь 2 хүн байсан хэмээн хид хідэн удаа хэлдэг билээ. Мөн ойролцоох B-38 сөнөөгч онгоц нисгэгч нь яг энэ үеэр агарын хөлгийг гүүр рүү ойртож байгааг харсан байж магадгүй юм. Гэсэн хэдий ч B-38 нисгэгч мэдээлэл нь яг цаг заасан газартаа баримт байхгүй бөгөөд энэ түүхийг дахин ярих үед ихэнхдээ энэ үзэгдлийг төдийлөн чухалчлалж үзэлгүйгээр харьцангуй марзан байдлаар нисгэгч нь тайлбарсан байдаг. Гэхдээ B-38 нисгэгч калибр онгоцны нисгэгчийн мэдээлэлтэй ижил утгатай агарын хөлөг хэвийн нисэж байгааг харсан мэдээлсэн байдаг. 10 цаг 49 минутын үед гүүрэн дээр харагдаад 11 цагт буюу 11 минутын дараа Кингфишерийн нисгэгч эцэст нь агарын хөлөг онгоц олж харсан боловч сонирхолтой нь Лов 9 огт гүүрний орчимд байгаагүй юм. Кингфишер нисгэгч хэлэхдээ агарын хөлөг энгийн бус үйлдэл үзүүлж байсан бөгөөд үйлэрхэг тэнгэрийн дээгүүр бараг 2000 фут өндөрт нисэж үүлний дотор алга болсон гэжээ. Агарын хөлөг нь дээд хэмжээндээ буюу 2100-аас 2500 футын хооронд автомат даралт тааруулах хавхлага нь ажилласны дараа дотоод дахь хелиум хий баг зэрэг ялгарч агарын хөлөг айжмаар доош буух ёстой байсан юм. Дараа нь Daily City тосолдож агарын хөлгийг олсон бөгөөд түүнд зөвхөн 4 цагийн түлш үлдсэн байсан ажээ. Агарын хөлөг 12 цагийн нислэгийн түлштэйгээр үүргээ эхэлсэн бөгөөд ганц боломжит логик тайлбар нь нисгэгчдийн нэг нь ямар нэгэн шалтгаанаар зориулж 30 орчим хувийн түлшийг хайсан явдал юм. Бөмбөлөг бүтэн гэмтэлгүй байсан. Хэрвээ нисгэгчид далайд унсан бол бөмбөлөг хүчтэй савлж гэмтэл авах магадлалтай. Гэтэл техник хэрэгсэл бүрэн бүтэн байсан нь ямар нэгэн хүч үйлчилсэн байж болзошгүйг анхааралдаг. Нисгэгч огт ул мөргүй алга болсон. Аврах хантааз, холбооны төхөөрөмж бүгд үлдсэн байсан. Хэрвээ тэд өөрсдийн санаачлагаар бөмбөлгөөс гарсан бол холбоо тогтоох ч юм уу ямар нэгэн зүйл хийх байсан байх. Энэ нь тэд гадны хүчин зүйлийн нөлөөнд орсон байж болзошгүйг харуулж байна. Радио холбоо нь сүүлчийн удаа газрын тосны толбож шалгана гэж мэдэгдсэн. Энэ үеэс хойш ямар ч холбоо тасарсан. Заримдаа судлаачид газрын тосны толбо нь жинхэнэ шумбагч онгоц биш, харин харь гаригийн хөлгийн үлдэгдэл эсвэл хуурамч үзэгдэл байж магадгүй гэж үздэг. 1940-од онд хачирхалтай гэрлүүд
харь гаригийн холбогдолтой зүйл ажиглагдах тохиолдлууд нэмэгдсэн. Тухайн үед олон тооны цэргийн албан хаагчид тэнгэрт үл тайлбарлагдах зүйл харсан тухай тайлагнаж байсан. Тухайн үеийн мэдээллийг Тэнгисийн цэргийнхэн дарсан байх магадaltaй. Америкийн нэгдсэн улсын Тэнгисийн цэрэг уг хэргийн мөрдөн шалгалтын тайланг нийтэд нээлттэй хүргээгүй. Энэ нь тухайн үед харь гаригийн оролцоо байсныг нуусан байж болзошгүй гэж зарим хүмүүсийн хардлагыг төрүүлдэг билээ. Энэ бол албан ёсны нотлохойтой таамаг биш хэдий ч огт ул мөргүүгээр алга болсон. Техник хэрэгсэл бүрэн бүтэн байсан. Гэмтэл Ослын шинж тэмдэг байгаагүй. Байрлал, цаг хугацаанд тухайн үеийн ажиглалтын эд үед таарсан зэрэг нь энэхүү хэрэгт харь гаригийн оролцоо байж болзошгүйг үгүйсгэх аргагүй болгодог. Энэ хэрэг өнөөдөрч Америкийн нэгдсэн улсын Тэнгисийн цэргийн хамгийн сонин учир битүүлэг хэрэгүүдийн нэг нь тооцогдсоор ирсэн байна.